За хай бүгдээрэнд нь өдрийн мэнд. За их үү манай шинэ блог эхлэхэд бэлэн болсон байна. Энэ өдөр бол инхээ ихчий чинь хувьд дашны балжин нэмтэй өдөр гэж хэлж болно. Нөгөө нэг кейс опенингоор баталсан шүү дээ. Тэрнийхэн шагналуудыг 2 шагналаа авахаар инхээ ихчий чинь гаргалтайгаар алхаж байна. 2 удаа хожигдсон доо 2 удаа. Тэгээ эхнийх нь бооцоод болохоор зэрэг уруул өнгөлөгч байсан. Эхлээд уруул өнгөлөгчөө хідэн бонус юмнуудтай хамт авахаар бонус ирсэн байна. Тэгээ Тара центрийн 2 давхурт нь миний гоо сайхныхаа нэг авдаг нэг дэлгүүр бийдэг юм. Тэр дэлгүүр нь хиний дэлгүүр гэж бодож байна та нар? Лимит кинг. Гоо сайхны барууны дэлгүүр. Эхнэр нь ургалжин гэдэг маа найз байгаа. Тэгээ ургалжингийн дэлгүүр. Эхнийхээс гоо сайхныхаа юмнуудыг авдаг. Тэгээд төдөлөөс маа найзын дэлгүүрээр хамтдаа зочлоод дотор нь гоё юм төшөө юу байна те хамтдаа харцгаая. Би тэгээд анх мдээгүй гоё лимит эхнэрийнхэн дэлгүүр гэж огт мдээгүй үйлшүүлдэг байж агаад дараа нь төвшөөдөө нэг орж үзээд тэгсэн чи харин тийм байж таарсан. Тэгэд анх нь живүүлээд хүүхдийн 100-д байсан. Лимитийн шивэсний газрынхан үүдэн байдаг гэсэн. Одоо нүүгээд хаавал ийм артын ардлын Тара центрт ирсэн. Биш ээ. Аа за. Бага юм. За тэгээд би ингээ эхнийхэн бэлгийг гэдэг та. Бэлэг биш шүү, бооцоо шүү. Бооцоогоо авчаад шууд өргөжлүүлээд битээ 2 болцоогоо хийнэ. 2 дахь шагналаа авна. За энд байна. 2 дахь шагналаа авна гэдэг байгаа. Тэгээд шууд тэрэл чинь шуугаад очиж ахын янзлах гадах шүү. Тэр өдөр юм. За нөгөө инхээгийн юмнууд авдаг. Тасаг бол юм л харагдаж байгаа. аян штэ оруулын өдөөнүүд нь. Ерөн зүгээр хачир болгоо ихэд бол инхээд уруулын өнгөлөгч бодогнууд бол зөндөө л байдаг. Үгүй бэдгүй. Өөр өнгө нь байхгүй чи хитэн төрлийн өнгө гэдэг үлээ тий бас. Байт юм. Гэрт бол зөндөө байдаг шүү. Өнгөлөгч дууссан уу? Яа сайх юм бэ? Марга дууссан байна. Өнгөлөгчийг нь ойлж ирсэн юмсан. Эмэгтэй хүний хувьд бол энэ уруул өнгөлөгч гэдэг юм сайхан л юм шиг. За энэгээр нэг юм юмнууд авчраа тавьсан байх шүү. Юу юм бэ? Dolce & Gabbana баг Balenciaga юм шиг. Хэдүүлээ энийг нэг харж танилцуултаа л. Цаадах чинь юм аяж хооронд нь. Нөө ялтчгүй манай лимитийн сонголт бол мөн байна. Манай хүн чи ерөнхий бас л янз юм сонгоно штэ. Өөрөө бол ер нь фэшн килаг хүн байгаа. Эдгээр нь даанч над таар гарцмаар алах гэж. Имхтэй юм. Одоо ер нь бол имхтэй л хүрэлтэй. За тэгээ ихчий чинь сонголт мэрэгэн байх л тоо. Иргэд болцсон. Нас чи яадаг юм? Хацсан дээр үлрэх юм аа. За. Тийм гэлтгэн дуулаа. За. Яа сайх юм бэ? Бабалгүйгээр нь авч явах. Тий юу? Үгүй бабал. Ирчүүдэд багтах орон зай байна уу дэлхийд? Байна уу? Байхгүй юу? Байхгүй. За. Байлгаж болно. Яг тэнд нэг PlayStation 5 бол харагдчих. Зүгээр ерөнхий хэлсэн. PS5 ерөнхийдөө зүгээр энийг юм бэл. Яг энийг битэлж байгаа авчнаа за хэдүүлээ. За гүйтэй. Кейс батл хийж байгаа авчнаа ихээтэй. Яванда манай кейс батл шүү. Манай хүүхдүүдэд л хэрэгтэй. Хүүхд тонхоо нөхгүй. Төрсөн өдрийн мэндгэл яг төрөхт нь PS5 та яа мөвстэй манайхан лайк. За бит 2 худалдан авалтаа дуусгаа. Дараагийнхаа шагналыг авахар замдаа явж байна. Тэгээ хотод болцжсноос гоё салхинд гарангаа болцд юм уу гэж бодоод бас замаараа бит 2 лагера иргэн. Ер нь лагер захиалцсан. Тэгээд барилгынхаа явцтай
явж байгаа лагера иргэнгээ цаашаа салхин гарангаа болцоод тэг амралтанд очоод танаа ахыг чин Ингээл байгаа юм да. энийг айсан царай биш байгаас тэ хараа шин тэг жоохон баяртай л байгаас чи баяртай байгаас хэлээч хотод болон кино мэнэ үзэх юм уу нэг тиймэрхүү болцоо уулан байж болох л байсан. Гэхдээ нөгөө нэг кино үзэж сандал дээр удаан суухад тун хэцүү тухгүй байдаг болсон ойгаар амьсгалангаа болцоор шийдэв. Тэгээд тийм судалж жуулчин resort гэдэг нэг resort олсон. Амралтын газар хайна гэдэг чинь их ажил болчихжээ. Ер нь бол зөвөр өөрсөж байна. Уучлаарай. Энэ бол бяцхан рекламны цаг. Та бүхэнд бидний хамтран ажиллагч K-Dropsic.com-ыг танилцуулж байна. K-Dropsic.com дээр та яг одоо төвшөө өнгөсөн промо кодыг ашиглаж цэнгэлэлт хийснээр 20% бонусыг шууд авах боломжтой. Мөн дээрээс нь унж болох хамгийн шилдэг лүүтүүд, хурдан шуурхай бүх банкны аппликейшнуудыг дэмжихээс гадна шууд Quick Pay-ээр төлбөр тооцоогоо хийх боломж. Өдөр бүрийн үнэгүй кейснүүдэд нээж азентойгоо үзэх бүрэн боломжтой. Мөн бид хоёрын зүгээс зарлагдсан giveaway-юудэд оролцох боломжтой. Маш олон төрлийн сонирхолтой ивентүүд, маш олон төрлийн epic item-ууд, rare item-уудаас бүрдсэн K-Dropsic.com-оор зочлохоо мартаоцай. Зам жоохон асуудалтай ихтэй бас чиж гайгүй. Нэг юм хүссэн хүлээж байсан агаар салхи авах нь энэ бол реклам биш. Тэр зөв хайж. Олсон resort. Төвшөө амир үсэж чинь гэсэн. Тэр нөө багра ширгий гэсэн чинь барьж байгаа хүн маань 100 аль дээр материал цуглуулсан явж байна. 90 заална гэсэн. Одоо ихээр нь хүн байж байгаа цаал юм байна. 12 км. Өмнө битээр хэрэгжилд нэг ирж хонохдоо. Хэрэгжийн тус авдаг инхийг таалахад. Йоо. Хэрэгжтэй. Санаа зовж ичиж үхмээр юм. Хоолны сонголтын үед л жоохон хоол сонголтгүй юм байна. Хорхог гард юм биш үү? Хорхог идэх шүү дээ. Цовын чизтэй тэр юу хоёроос нь л Надад мэрэг та бит байсан гэдэг санагдаж би. Тушааны. сонголтоо хийсэн. Энд нагомитай хамтарсан юм. Би бол амар суши идмээр байгаа байхгүй юу? Суши идэхэд надад одоо 2 сарын явах хугацаа байна. 2 сарын дараа би суши идэж болно. Яа хоол ирсэн байна. Төвшөгийн өвчүүдээ цэвэн. Яа. Тэгвэл би нэг цовын костой байна, аргуу байна, асгүй болоод хүний тийм шүүтгүү болохоор цовын дөрцөө. Чизтэй хоошоо. Энэ миний удон байна. Крем ахта хавирхтай удон таахуудаа идэх гэж байна. Гангараа барь. Зааш. Байгаль юм шүү дээ. Байгаль ганган шүү дээ. Энэ Crocs нэрээ Crocs рил дээр ирсэн байсан нэг. Шүү. 30 минутын дотор шүүрсэн байдаг юм. Гааш нэг тэнэ алдсан гам дээр. Тэр гам дээр видео тавьгаа тайлаа тавьсан байсан чинь ийм бөмбөгтэй юм. Энэс бит. Жоохон тийм чарам шүү манайхаа. За зөвтөр хоолоо идэж дуусчаад уул ус ширцэн шигэ чийлэрч байна. Влогоор та бүхэндээ агаар дамжуулъя, цэвэр агаар. Энэ урдуур нь баахан жижиг моднууд тарих гээд суулгацсан байна. Эднэр нь урагчвал бас гоё нохороод янз юм болох нэ. Би яаж байгаа сая бас баатар ир шиг идлээ. Боошоо өвчүүдэд цовын гурван балга инхигийн муухай амттай шүүлж. Ямар ч сан одоо орж аваад ямар өрөөнд орсноо, ямар өрөөнд бууснаа нэг харуулнаа. Чи намайг дургацсан шүү дээ. Чи шахна гэсэн батрыг өөрөө авчлаа. Яаж аа? Яа тий. Би шахахгүйсэн шүү дээ. Байна. Үгүй шахах байхгүй хөө. Энэ эмгтээчүүд нэг юм. Нэрээ төвшөөгөө сайхан орсон чи ярьсан аим бол. Тэг би энэ сайхан ярьсан одоо хамгаалмаар.
зүгээр наа ингэсэн шүү дээ гайс одоо харж байгаа. Зүгээр ингэжсэн зүгээр шууд ингээд шахаад дайраа надын ёо чи галзуу юм бах та гэж боддоо надад. Амар ингээд амууд их харж байна. Манай ажиллаг өмсөлөх хэлнүүд амууд ингэж ингэсэн. Учир зүггүй ойлж байгаа. Галзуу хүнтэй суудсан юм байна даа л гэж бодсон. Зүгээр шууд над руу нааг зүгээр ингээд инхрийлэх гэж байгаа юм шиг дайралт хийсэн надад миний ингээд сэтгэл зүйд амар нөлөөлөд би одоо тэрнээс шишэм жоохон сэтгэл зүйн асуудалтай болсон. Жоохон удаан ширтэнх хийх гэдэг. Нүүр мөрөө нууж байгаа. Травматай болсон. Жоохон удаан ширтэнхт нь хаашаа онилчихв. Гэхдээ одоо гоо сайхан нурцсан болохоор шахах юм огтайхаа болсон шүү дээ. Тэгээ угаасаа гоо сайхан намаа шахаа болсон. За миний артгээ сайхан алхаад заа. Би энд суугаад чаваа ингээ хараад байж. Бүгдээ харж байгаа юм шиг. Жоо алхахын орой. Гүй юутай танилцтай ингээд тийшээ хараад ерөөс дандаа мэддэг юм уу дээ шүү. Тэр одоо зүүн суугаад баруун суугаад хүүхдийн тоглоом хэл. Саксны шийд орох. Тэр л та. Зэва. За шийд орсоорсон. Яа. Нэрээ төвшөө фитнес дээр хөл хийгээд баг 7 хоног болгоч. За бойлоо шүү дээ 4 шүү дээ. Хийснэ маргааш тэмцээнд ороод тэгээд нөгөөдөр нь дахиад юу яасан ш. Заал авч тоглоод тэгээд гарч угаасаа яаж идгэрхэв дээ. Үгүй болруулчин угаасаа л урд руу болоо ш. Тэгж мэдгүй төвшөө дандаа ингээд цээж мэж нуруу ер нь болгоо дандаа тиймэрхүү таслаад хийгээд хөлөө ингээ хайцсан байгаа байхгүй юу. Тэг гинт ухаан орсон юм шиг нэг хаяа хөл хийлгүүлэнгүүт нөгөөтг нь дандаа нэг хөл хийлэх 4 хоног бат. Өмдөндөө баацсан альсгүй бол тийм ээ. Зүгээр үдээс үүдгээд тонгоожээс чи араас нэг гай гүүж ирээ ацтцсан юм шиг болдог. Яг тэр мэдрэмж болоос. Тэгээд булрах болгондоо одоо би хөлөө алгасахгүй гэж байнга хэлдэг боловч чи наад үгүй багш тэлээ чи. Багш надаар хөл өнөөдөр хөл хийлгэнэ гэх юм бол тэгэл хөл л шүү дээ. Сайн харсан мэт саяны ялаа энэ шавжнэр өөрсдөө ингэж оролддог байхгүй яг үндэ зүгээр хүмүүсийг. Тэгээд бид хоёр гэрт орох өрөөнд орох гэсэн сонголт байсан. Тэгээд өрөөнд орцоо. Үнэн баг гэр нь илүү үнэтэй байсан гэсэн. Өрөөнд гэхдээ баг гэрнээсээ би бол бас гэрт нэг тийм байж чаддаггүй төрлийн хүн л дээ. Би чамаас тийм амар халуун байгаад тайм аа. Тэр юм жоох хэцүү. Их төсөл кондишн интертэй гэж магадгүй юм. Эдний гэр гэхдээ ер нь сансар судлалын хүрээлэн ингээ наасад зориулж гаргасан юм шиг тийм гэр юм байна. Дээр юу мэдгүй. Бараг тийм. Би бол ерөнхийдөө голгож тоглох дуртай. Та нар тэр нөө блог дээр үзсэн биз дээ. Одоо энэ тоглоом хараа баярлж байгаа юм. Гулсуур байна штэ. Гулсуурын энэ халдсан байгаа дээр энэ бөхсөө мэдрэх гоё үү те. Доороосоо халуунд. Тэнд одоо нэг 2 гай хоорондоо тоглож байгаа шиг байна. Яа, ахын шидэлт мэтэл бол алж байна. Энд гэдэг одоо бөмбөг байхгүй юм шүү. Машинд бөмбөг байна шүү. Шидэгтэн. Үгүй шидэхгүй л яах ч намайг заалах. Заалгын шийдвэр авчирсэн. Харуулсан юм. Хараач те. Бүгдээрээ орж шалны чанарыг шалгацгаая. Жохон нар буугаад ирэхээр орж штэ. Дараа л алууяа. Зүгээр явж чадсан дандаа хүн чимхэж байгаа. Чимхүүлэх бийтэй байна гэдэг сайхан юм да. Бамбрууш шиг үгээс. Бамбрууш багшийн үгнээс дордолтой жоохон дасгал хийх гээд ирэн штэ. Өглөө багшаа хол очиж өгөөрэй. Заалнаас л хол очиж өгөө. Жоохон дасгалын яц удаашаа тэгэнгүүт манай имиж чамаас хурдан хий. Багшаа тасарлаа гингүүт. Тасрах булчинтай байна гэдэг сайхан юм да. Багшаа буларч юм бол булчинтай байна гэдэг сайхан юм да. 3 юурч 3 шалтгаан байна те. Өксөрдөг шүү дээ. Шалн бол дайггүй юм байна уу? Манай лагер чи ийм шалтгаан болно гэдэг байгаа шүү дээ. Болно гэдэг байгаа шүү дээ. Би ерэн зүгээр ийм болгоорой гэж сажест өгсөн л дээ. Шийдэн. Яг дайггүй шийд юм. За тэр лагерийн байшинг үзэх гээд ирсэн байна. Ер нь бол дотортлын ингээд доторлоод ерөнхий дууссан юм байна. Бараг дуусч байгаа юм байна. Яг ашиглалтанд орохоор наад би бас нэг рум тур хийнэ битээр. Лагераа танилцуулж. Одоо зүгээр та бүхэнд нэг өнгөцгөө хальтал харуулж гэж бодож байна. За энд нэг юм жижигхэн өрөөгөө нэг юм албаар жижигхэн гаргасан
Саний гарч ирдэг бол тэр адилхан өрөө гэсэн юм аа. За энэ бол том өрөө. Гол нь ямар зуух вэ? Камин гэлөө. Камин зуухтай. Тэгээд төсөөлөл энэ ингэж гээс брэнд брэнд тавиад энэ загтаан тавиад ийм кектэй тоо пластик заврын алтгоо хийж өгөөд тэг ширээн дээрээ жоох энэ уулын цааш бүр халтгааны ширээд гэж тийм л үү. Яагаад энэ бэлэн болсон вэ? Дөрөв. Яагаад энэ За би тэрийн байшин ерөнхийдөө нэг энэрхүү болох юм байгаа. Нурдлын байшнархоо. Тэгээ одоогийн байдлаар явагдаад нэг иймэрхүү болсон байна. Фасад нэрээ хийгдэж чадаагүй байна да. Манай лагерын байшин маань болохоор ер нь хотхны төлөвлөлттэй хийгдэж байгаа болохоор тэгээ 24 цагийн харуул хамгаалалт хамгаалалт. Тэгэд хотхон дотор угаасаа 3 айлтаа хийгдэж байгаа гэдгээр давуу талтай цөөхүүлээ амьдрын. За хойдолд бол бүр 40 гаруй айлын бас юм амны орон сууцнуудыг хийж байгаа нэг компани байгаа. Тэгээ ямар ч хэснэг айтаахан хүмүүсээр бариулж байгаа шүү гэл ингээл битээрийн хувьд бол баяртай л явж байгаа. Сая одоо яг үнсэн гардаж барьж байгаа ахтайгаа уулзчаад одоо буцаад нөгөө нэг амарч байгаа. Амралт руугаа. За амралтын орон. Лагерийнхаа урдаас ер нь ингээд террасаараа ингээд их сайхан гоё байгалыг үзмжийг ширтэн. Гоё террасан дээрээ ингээд кофе унгаа те. Энийг ингээд ширтэн гээд төсөөлөхөөр бүр ингээд амар гоё чил санагдаад байгаа. Төвшөө тэгээ шалдан гарч иж кофе ууж ийн гэсэн. Үнэн. Тэгээ тэр доор гоё гол урсаад те. Одоо тэгээ энэ замаа угаасаа явандаа сайжруулад өгчүн. Жоохон тийм болохоор зэрэг яалтчгүй тэрэлж. За тэрэлж гэдэг маань хүмүүс ямар газар юм шүү дээ. Ус авдаг. Тэрэлжийн ус авдаг энд их олон хүнийг таалсан байж. Тэр нэг нь инхээ гэдэг. Хөөе. За тэгээд яг хажууганд нэг амралтын газар байгаад байгаа маа. Тий. Би ерөнхийдөө буу авах гээд байгаа инхээ бас тэрийг мэдж байгаа. Яах гэж авах гээд байна. Тэр нь хажуутлын амралтайгаа би байлдах гээд байгаа. Нэр сонхны буу авч байгаа. Яг хажууд амралтын газар байгаад байгаа нь жоохон тийм юм л гэж бодож байгаа. Түүнээс бол өөр нэг тийм санаанд нийцгүй ч юм уу юм бол байхгүй. Лагер болохоор зэрэг наадмаас өмнө ашиглалтанд бол оруулчихна гэсэн. За тэгээ тогтжуулна гэдэг нэг том асуудал байна. Одоо тэгээд юу яана? Ер нь бол лагер маань ашиглалтанд ороод эн чинь интернетийн асуудал шийдвэчих юм бол ер нь бид ингээд ер нь лагерын амьтад болноо гэж одоо. Ажлынхаа компьютерийг наашаага тэр чигтэн зөөн. Дотроо ер нь баг орохгүй дээ. Хохоохгүй дээ. Танаа энэ хотынхан яасан бэ? Түнчрэл тийм дээ. Хот руу ер нь орохгүй. Манайх бид хоёр нэг анхнаасаа бариулахдаа 100-ны биш. Өвөл 100-ны. Энэ өөрөө тэгээ ер нь 4 улирлын дандаа юм хотхны төлөвлөлтөд барьж байгаа учраас тэрийг нь бас олзуурхаад 4 улирал амьдрах юм да гэж одоо бид хоёр наашлах юм шийдвэр. Удахгүй тэгээ ер нь ашиглалтанд орчхоор нь манай энэ лагераас хүн амт ер нь тасрахгүй хөө ах トゥ хамаатан садан энэ community-ийн найз нөхөд мөхөдтэй юм л бол ирж гизээ ил чивтэх гээд нэг үү. Чинзоо юу? Чинзоо л нүдэнд харагдсан байж нэ буудан дээр хөвцсөн чинзоо гэдэг. Хоолонд байна уу энэ одоо өлч өглөө гээд. Тэ манай мэз. Сүүлд эрт би тэгэд бөөнөрөө нэг цуглаад яах муу яах илийн баг яах чинзоо дэ бүгдээрээ ихнэрүүдэд дагуулад ирсэн. Тэгээ би уулын амхандаа амар их хоол бэлдсэн гэж бодсон бохгүй өөрийгөө. Барахгүй дээ гэж бодсон чинь бүрдээ чинзоо бол тэр нэг ширээнээс бол холдоогүй. Манай чинзоогийн юу н гоё хааж утсан ингээ ер нь нэг юм бие барин санаа зовн бон гэхгүйгээр зүгээр л яг гоё өөрөөхөө байж чаддаг зам нэрсэн тэр. За тэр ялангуяа манай занаад би ч ер нь чинзоогийн бол тийм байхгүй л те. Ер нь тэгэл болж өгөөл жоо. Бодраа сууж явахыг хүсдэг те. Оо яах гэсэн юм те яах гэсэн гэл хитээс байгаа тийм.
За би ч нэр хиддгүй юм даа гэл. Юм гаргаж ирэнгүүт нь цочиж мачаал тий. За би нэр хиддгүй юм даа. За хаа. Саахан шүү дээ. Хоёулын шиг дэлгүүр орч хүү дундаа авч өгдөхөө. Сайн. Харин Тэгээ дэлгүүр бас айгуу дэж бай. амар. Ер нь бол Тэгээ штэ төсөөл тэгээ жоохон алхаж явал кофе шоп руу явчих болно хэ. тий ийшээ ойрхон кофе шоп. Тэрэлч үү те. Аха. За ийм 2-2-ороо тэрэлж явчих. 2-2-ороо. За ингээд тэрэлжийн тус авдаг хөрхий. Өөртөө өргөл орц болгож авах нэ хөрхий. Тэгээ би нөгөө түрүүнээс хойш ингээд инхийг тэрэлж таалсан гэдэг байгаа чинь юутай холбоотой вэ гэхээр би тэрийн баг хамгийн анхны болцоо би бас агаар таарэ. Энэ үнийг те агаар ингээ амьсгалуулаа би чи ингээ тамирчин юм юм чи. За анхны болцоохтой тудлаад. Анхны болцоо биш ер нь 10,100 мянгат болцоо. Йоо би сая машина 2 цэглээ. Тэгсэн. Болцоо юм чин гээд тэгээд тэрэлж авч гарсан байдаг. Тэгээд би ерөөхдөө би яг өндө холигдсан юм байна. Ямар нэгний агаар авах тийм үстэй. Лос авдагт нь авчирч таалуулах гэдэг байхгүй. Тэгээд лос авдагт таалчгаар ингээд тэрэлжтэй өвлөждөг гэж тэгээд байдсан шүү дээ. Юби комедиг бата нэг тийм нэрээдсэн. Тэр чинь үний юм байна. Одоо лагер нь ингээд тэрэлжид болж байгаа. Тэгээд одоо ингээд үнэхээр таалагдсан байна тий. Таалжээ. Таалагдсан гох. Охно гэсэн юм уу та тэгээд. Нутг нь охно гэсэн юм уу? Гүй тэр чи яалаа тий битэр чи үерхэд хэлцвэс. Тэгээд бэлтгэл амар бэлтгэлтэй амар ачаалтаа өдөр хоногуд ер нь бол ямар ч ер нь амралт авах тий. Тэгэл 7 хоногт нэг амардаг 6 өдөр 7 хоногт 6 өдөр бэлтгэлтэй. Өглөө чин 6-аас шидэлтийн бэлтгэл гэж ороод 7-8 гэж тараад биш тэгээд үргэлжлүүлээд сургууль руугаа яваад сургууль дээрээ бэж агаад тэгээ буцаад орой 5-аас бэлтгэлтэй эсвэл 7-оос бэлтгэлтэй язар тэгээд нэг тархсаар идэл бараг 8-9 орчим болоод тэгээ ер нь бол нэг ийм амьдралын цирклтэй бүр амар нэг ийм 2-3 сар 3-4 сар бараг тийм зэрэглээ. Тэгээ төвшөө хөрхөнд намайг амар өрөвддөг байсан яг тэр үед. Тэгээд би ч гэсэн төвшөөг амар өрөвддөг байсан хөрхөнд намайг хүлээгээл. Тэгээ шүтээсийн гадаа ганы үүдэнд UG Arena-гийн нэг давхар трейл стикер шопын бөөдөнгтэй бүр нэг юм эцгэн. Ноцтой би одоо тэнд ноцож моцоод нөгөөд нь юу болоод тохоо. Хөрхөнд бүр тэнд нозороод унтаж модцсан бүр нэг юм бүтэн 24 цаг юм намайг бараацсан тий. Тэгээ бэлтгэл дуусгаар гаргаж нэг юм хоолнд оруулдаг ажилтай. Нэг тийм байлаа. Тэгээд аваач гэрт хөргөж өгчөөд салж чадахгүй. Бараг гэрийн гад цаг суудаг. Цаг 2 цаг суун заяа. Тэгээ машинда баавна ерөнхий. Хотлоод энэ үсгийг хасчаарай гоо. Тэгэл нэг тийм болоод тэгээд арай гэж нэг юм салж хагцсан заяа. Тэгснэ орсноо шүний 2-3 хүртэл чатлан заяа. Тэгээд шүний 2-3-г чадласнаа өглөө 6 цагийнхаа бэлтгэлд явж байгаа юм чинь. Тийм амьдралын юм аягтай нэлийн удаан явсан юм. Тэгэж нэг юм манай багш 3 хоногийн амралт өгөөд бид хэдэнд. Тэгээд 3 хоногийнхаа амралтын нэг өдөр нэг юм агаарт гарсан байдаг юм. Тэр нь яг хав тэрэлж ээж таарсан юм. Тэрэлжийн охины одоо үүд сав нээгдсэн тэр сайхан 3 хоногийн амралтын өдөр. Ичтгүй би. Өөрөөс нь чигтэй. Тэгээ бас нэг хөөх юм аим хөөх би ингээ өглөө 8 цагт ингээ бэлтгэлээ дуусгаад тэгэнгүүт төвшөө үүдэнд хоол барьцсан зогсчихдээ юм халуун савтай хоол барьцсан зогсчихдээ. Тэгээ тэрийг идэх гээд тэгэнгүүт манай баях надаас дөрүүлээд иддэг байсан. Би баг үлдэгдэл иддэг байсан юм шүү. Надаа хоол хийгээд авчирсан чи манай баях идчихсэн. Ялангуяа тэр цацрал хоолны мөнгө зүрх төлөөр өгч. Цацаагаа идчихэж байгаа нүдэнд харагдчихсэн шүү. Төвшаач. Өстө гоё хоол хийд юм бэ минийз. Гоё хоол хийд юм бэ гэж. Гомдож хээ. Дотор гайс 2-3 хүн унтж байгаа зөв. За манай амралтын өрөөний авсан өрөөний хувьд бол иймэрхүү. Төвшөөс орж усанд орсон.
Тэгээ одоо дахиад орох чинь. Тэгээ бид хоёр хосоороо учраас нэг орт өөрөө авсан. Тэгээ ер нь бол ийм хөөрхөн цэлгэр хөөрхөн шийдсэн юм лээ. Өрөөний метр квадрат нэг том биш ч гэсэн. Тэг хамгийн гол нь усанд орчоо шалдан ийшээ ингээд наранд бие шараа зогсож явах нь хамгийн их таалагдсан надад бол. Сая бас тэгээ зогссон гэж. Тэг угаасаа тэгсэн. Би усанд орчоо сайхан шалдан ийшээ ингээд. Тэгсэн уулын нэг морьтаах явжсэн. Ямар удаам юу гэж дуулаа зогсож байсан би. So watch this guys. Би энэ хаалганы учрыг ихлэ олоогүй гайхсан. Онгойлгосон чинь дахиад нэг хаалга болсон. Онгойлгосон чинь дахиад нэг өрөө байсан. Тэгээ би бодоод байгаа ерөнхийдөө ямар учиртай болоо гэд гайхаад байгаа байхгүй. Орой гинт ингээд хажуудлынхаа өрөө рүү ормоор санагдах тий. Жохон хулгай зэлгийн хиймэр санагдвал айгүй гой зохион байгуулж гисэн байлээ. Би бас их баярлаад байгаа. Яг энэ зохион байгуулалтанд бол одоо энд ингээд 4 хүн орж ир унтчих хад бол би орж ирээл дуртай юм хулгаалаа л аваагаар. Энд янз бүрийн болж байгаа юм бол би зүгээр уушлаа би садаа болохгүй гэж хажуугаар зөрнө. Энийг л тэгтээ гайхаад байгаа. Яг энэ бол мэдээж нэг гэр бүлэрээ ирж байгаа зэрэгэлдээ ортой хүмүүс өрөө мөрөө сонирхож байгаа хүмүүс бол ингээд шууд хаалгаа онгоолгоол нэг болчих юм бэл. Ер нь бол. Дотор нь жоохон юмнууд хийцэн байсан. Тэгэд би түрүүн гулгаалаа цөнхрүүг хийцэн байгаа. Оо аригчт минь ээ. Тийм. Хонцон тарваны шээсэр хүүн рүү нөртөж байна. Юу сайн мэдтий. Энэ юу юм? Наа ч юм бол жуус ба. Бас харж байгаагүй жуус. Тийм байна. За нэг иймэрхүү миний бор. Миний шанал нэг иймэрхүү байлаа. Би тэгээд маш их хичээж дарсан та бүхэн те харсан бол хичээж хоцсон төвшөөг. Тэгээд шанал авч одоо баяртай байна. Тэгээд ингийн ихч чинь та хэдэд авсан ихний одоо хоцсон юм аа. Үзүүлэх чинь. Тэгэхээр би 3 юм авсан байдаг юм. Энэ юм хөөрхөн Dior-ийн lip gloss байна. Энийг хардаа, энэ чармын хардаа. Юу хөөрхөн байгаа зү. Тэгээ уул нараа өөр өнгөлөгч аавна гэж бодож байсан юм. Гэсэн чи тэр нь дууссан байсан. Тэгэхээр нарийн үнэтэйг нь авчлаа. Одоо яах вэ тэр үед ингээ миний хүслийг төгшөө шууд биелүүлээд өгсөн байсан бол би ямтганы л авч байгаа штэ. Гинэ. Энэ юм хөөрхөн. Тэгээд яг угаасаа үнэтэй надад илүү таалагдчихж байгаа. За тэгээд би бол энэ зур яг энэ рөөдийнхийг нь авъя гэж бодсоохгүй юу. Тэгсэн чинь рөөдийнх нь дууссан байсан. Тэгэхээр рөөдийнх нь уруул хүрээлэх чинь авчихсан. Уруулах авдаг. Тэгтээ яах вэ төвшөө өөрөө л хурдаа авч утсан бол тэгээд юм болохгүйсэн шүү дээ. Тэгсэн чинь халтарж унаад. Тэгээд одоо тэгээ Монгол хүн суусан газраасаа шороо атгах нь гихчээр шороо атгсан. Тэгээ энийг бас сая дэлгүүрт би таад таруулсан бахтаар ийм хөөр энэ гарч ийн гарч байгаа. Доторхын харалтаа бүр ийм гоё гялтгандаг. Тэгээд одоо штэ. Би яг ингэж суугаад толондоо ингэж хараад тэгэл уруул хүрээлэгчээр уруулаа хүрээлээд өөрийн болгосон одоо залуу тоглолыг хүсэж байна. Яг тэгээд миний ихтэй байна. Хүрээлээд тэгээ араас нь Dior-ийн уруулын өнгөлөгчөөр уруулаа өнгөлөхөл. Би зүгээр. Өөрөө гэлсэн үү? Сайн уу? Жижигхэн нөөцөө уцтай мөнгөөр хөөрхөр ирж байна шүү. Нэг асуулт байна. Наа барьж байгаа чинь зүгээр тойл юм уу эсвэл юу юм? Үгүй л дээ энэ нөгөө юу хацар өнгөлөгч гэдэг багхгүй юу? Гэлтгандаг. Тэгээ хайлайтны хэрэг байхгүй. Зүгээр шүү хацар өнгөлнө гэсэн үг. Ингээд.
Яа энэ дээр ингээд Би өдөр тийшээ очиод нүгний тэр дээрээ болох уу? Тэмэлгүй яах вэ? за ингээд ч жоохон тий айлгуудахгүй шүү дээ манайхаа. Сайн үү? За тэгээ би энийг дандаа цүгэндээ авч яваа гэж бодож байгаа их хөөрхөн. Ийм 3 шагналаа авсан байдаг юм. За тэгээ нэг юм хэлэхэд Төвшөө айл хэдийн сүүлийнхэн хожсон шагналыг захиалсан тэр нь баг замдаа баг хожгоосоо өмнө захиалсан байсан гэж хэлж болно ирж байгаа. Тийм болохоор миний шагналыг яарвчлуулсан байдаг юм. За бит хоёр амарч дуусаад хотын зүг гидэн годон явж байна. За та бүхэндээ энэ дог зориулмаар байна. Миний зүгээс. За сонсондоо бол 100% хүрсэн байдаг байгаа. За тэгээд өчигдөр бит хоёр өрөөндөө орой хоол захиалж идсэн байна. Тэгээд жоохон амралт маань ихтэйд бичлэгүүдээ огт хийсэнгүү. Сая гинт влог хийхээ саналаа. Орой бит хоёр өрөөндөө пицца стейк хоошор банта дөрөв үлдээсэн. Энэ хүүхдийн хоолууд нь дандаа минийх шиг өдөр хоошор банта манд гэдэг. Зөөгч гах дөрөв хоол юм уу гэж хэлсэн. Барахгүй юм шиг санагдсан боловч барсан байдаг юм. Тэгээ хоолой шингээх зорилттой орой гарч алхангаа бит хоёр илжигдээд танаа ах чи хожигдсан. Хождөг юм алга надад. Бас нэг тий бас нөхөртөөгөө л юм байлээ би чи бас нэг. Гэхдээ яг нэг эсрэг нэг үзүүл ах нь хожно л доо. Яаж нэг эсрэг нэг үзэх юм бэ? Айгуу дураарай мэрх гэдэг юм. За тэгээд өглөө буфет өглөөний зайтай байсан бит хоёр бас унтаж сэрж буфет өглөөний зайд орсод өглөөний зайны үед бас яах дэжгүй шүү. Төвшөө бол талагдаг юм шиг лээ. Угаасаа гахааны хідэн хавирганы өөх нэг цагаан бодоотой жоохон өндөг салаатын авчтай идгэр чи хинт сайхан санагдаж. Тэг яг би бол талах малах сэрмэр тавиад болгосон. Надад л ижгүүл яг байдаг л зүгээр. Дэжгүй энгийн өглөөний амралтын газрын цай байсан. Ингээч. Өөрөн байсан ч болоосоо гэжтэй бас бодсон гэт. Ингээч битүүрийн чонд хооронд нэг том амар том зөрүү байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ингээч чинь ер нь болол аливаа ямиг яг гоё хооронд нь учрыг нь олоод ингээд нэг юм болгоч чаддаг. Би бол тийм байхгүй. Би ер нь зөв дүдэнд харагдсанаа авч идээд араас нь фак гэдэг юм байна. Уул нь орой би чакуз ч юм уу спамд нь орж үзье гэж бодсон боловч яг нэг мэдсэн чинь 9 өнгөрөөд хаацсан байсан. Би тэр тэгээд шүн баг нэг хүртэл кинод те зохио шууд ухаалдуулаад идэх ах чинь юм билээ. One Punch Man, Real Life. Мад унсок. Тий. Тэр ахын кинонуудыг үзсэн. 90-ад оны явдлуудыг үзчихсэн чи интернетэн тасараа битээр шууд унц. Би гэхдээ нэр нэг юм агаард гарч ирээд нэг юм мэдэрсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь би ер нь ингээ гэртээ байхдаа байнга за унтлаа шүү арай гэж хэлээд эргэж хараад уцаа оролдоод юм аа эсвэл заавал нэг YouTube дээр өөрийнхөө үздэг YouTuber-уудын ямар нэг юм бичлэгийг үзэж байгаа тэгээд унтдаг байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тэгээгүй зүгээр шууд унтлаа гэж хэлээл унтцсан. Цогц цаанаас амар ингээ анилдсан тийм үү? Тийм, яг тэрийг үзэж байхад л угаасаа амар хэцүү болоодсэн. Юу ч гэсэн бол цэвэр агаараар бол дутагдсан байсан байна ялтчгүй. За тэгээ гол ажил маань бас лагер ирэх гэдэг нэг гол ажил байсан. Тэрийг бас зохицуулж чадлаа. Лагер урдаа ашиглалтанд ороосоо гээл залбирал байж ин да бит хоёр. Тэгээ манай лагер дээр бас кабелийн интернет ороод ирэх боломжтой юм шиг байлаа. Хичээн бол бүр амар байгаа даа. Өстөө нөгөө хилдэгчлэн лагер дээрээсээ л амьдрал лагер дээрээсээ ажиллаа хийгээл сайхан. Тэгээл лагерийнхан боллоо. Тэрэлж яах нь. Яа тэгээд манай влогнууд хэсэг лагер дээр л үргэлжлэх баг таа гэх. Налах орсноо хотын төв орсон гэж влог хийж байг. Налахын сонь сайхан гэдэг. Налахт өнгөрүүлсэн үдэш. Тийм сантай байна. Тэгээд амралтын газрын хувьд ер нь айгүй цэвэрхэн дэжгүй. Тэгээд
угаасаа яалч хөө жоохон үнэтэй дүү амралтын газар яг үнэтэй л жоох надад л үнэтэй л амралтын газар санагдсан. Тэгээд угаасаа үнэтэй юм болохоор нэг тиймэрхүү цэвэр мэвэрхэн орчны хувьд бол асуудалгүй. Тэгээд яг төвшөөл хоолын л голоод байгаа л да. Над бол үнэхээр хоол яг бүр би ойлгоогүй. Яг энэ тэрэлжид яг тэр Япон хоол яг юу хийж байгаа юм бэ? Тэр гахаан тагалзганы хിവэр өнөртсөн тэр хоол юу хийж байгаа юм? Би тэрийг ойлгоогүй. Хүний эзэн хоол. Авч үзчихэд хичлээд байгаа. Тэгээ юу ч гэсэн. Гэтэ яг нөгөө угаасаа яаж бодсон чинь юм тэрэлжид тэгээ баахан жуулчаад байгаа байхгүй. Тэгээд баруун Монгол хүн яг баахан байсан л та. Тэгээд дандаа солонгос Япон жуулчид байхад зүгээр Монгол хоолороо эсвэл зүгээр Европ хоолороо ч юм уу тийм дагнсан байвал уул зүгээр юм болов гэж бодлоо. Япон хоолны ресторантай хамтарсан байгаа юм. Япон хоолнууд нь бас нэг тийм гоё Япон хоол бол бас байгаагүй юм нэрэ гэж бодлоо. Бусад үйлчлэгээнүүд нь бол асуудалгүй байсан. Эвэрхэн тогтоо тухтай хэм байна. Нэг юм нь бас яг үндэ бас жоохон таалагдаагүй. Ер нь бол ажиллаж байгаа ажилчдынхын тийм харизм нэг тийм гоё хүнд үйлчлэх хэмжээний нэг тийм гоё илдэг хүмүүс өдөн шүү дээ. Над бол ерөөс тийм гоё илдэг санагдаг. Би нөгөө нэг долгон альсгүй бол үйлчлүүлэгч гээд ингэдэг гэж байгаа юм биш шүү. Ер нь бол зүгээр их гоё нүүрний баясгалан юм гоё уур амьсгалыг хинүүс бүрдүүлдэг вэ гэхээр ер нь бол тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс хүрдүүлдэг. Би өөрөө оюутан байхдаа корпорейт гээд зочид буудалд ажилладаг байсан, угтагч бишээ ресепшн хийдэг байсан. Тэгж байхдаа тэнд яг тэр нүүрний соёл бие авч явах соёлын талаар өөрөө суралцж байсан. Тэгээд тэрнээс хойшоо би ер нь нэг тийм стандарттай болсон юм шиг байгаа маа. Ер нь нэг иймэрхүү л байдаг даа гэд. Тэгэл яг тэрнтэйгээл ер нь энэ тэнд орсон газруудаа ингээд одоо жигч яваад байдэ. Ресепшнээс нь ихсүүлэл ер нь нэг тийм жоохон харилцааны тал дээр нэг жоохон долмиг байгаа мó л гэж бодогдсон. Өчигдөр жишээлбэл бид хоёр өрөөндөө ингээд юу хоолоо цэглээ идчихэд энэ бохироо авах гэсэн маа гэдсэн чинь ирж авдгууч гэдэг жишээний ч юм уу те. Тэгэл хоолны газарт нь байгаа тэр зөөгчнэрийн хувьд ч гэсэн нэг тийм жоохон тийм л санагдаад мэдгүй. Одоо зүгээр хоолны газар ороод ингээд зөөгч нь хурж ирэл амар хөөрхөн инээгээл сайн байна уу та ямар хоол захиалах чинь зүгээр юм энгийн үгэнд бүх ингээд уур амьсгал оршдог юм шиг гоё санагддаг шүү дээ. Тэгээ нэрээ бас бодоодсэн чи өчтөр ингээ орж ирэхэд ингээ сайн байна уу энэ төр гэж яг сонсоогүй юм тий. Нэрээ сайн байна уу гэдэг үг сонсоогүй юм шүү. За нэг тийм шүүмжлэлээс гарч ирлээ. Гэтэ яг би яг нэгдэд удаагүй байгаа болов уу гэж бас бодсон. Ер нь бол жоохон шинээр юм бэлээ. Шинээр зэгцрээгүй байгаа болов уу гэсэн бодол бас орж ирлээ. Зан тулцсан байсан болохоор аралтын газрууд ер нь бол айгүй дүүрэн байдаг болчихжээ. Би 2-3 газар руу ч ярьж үзчихэж тэгээд эднийх сул ягаад эднийх рүү орсон. Тэгээд амар их жуулчд ирж байгаа юм байна уу? Угаасаа солонгосчууд бол битүү байна. Одоо тий сайн юм да. Монголд. ЮНЕСКОгийн энэ ч арга хэмжээ зохион байгуулж шиг байсан. Солонгосчууд нэг үүдэнд нэг боршуур тавьсан байсан. Боршуур тавьсан. Ус тавьсан үстэй нэр. ЮНЕСКОгийн ирсэн арга хэмжээ зохион байгуулж. Тэгээд сая бас бит хоёрыг нааш хот руу гарч байхад жуулчны бараг 4-5 автобустай зөрүү яв. Том автобуснууд Монгол Торрентыг хэвтцсэн. Тэгээд аялал жуулчлал аим хөгжижээ. Уг нь гэхдээ нэг бодлоо Монголын ийм дөрвөн улирлын уур амьсгалтай оронд зүгээр одоо жишээлбэл Вьетнам улс чинь тэр Дананг гээд эргээ аялал жуулчлалын хот болгож цоош нэр зохион байгуулад бүр бүтээгээд аялал жуулчлалын хот бүтээн байгуулсан шүү дээ. Тэгэл тэрэнд нь одоо ингээд жилийн 4 улирал жуулчид тасардгүй ч гэдэг юм уу те. Аялал жуулчлалын хот шүү дээ. Тэр бол бүр ингээд далайн эрг мэргийн сортууд, буудлууд нь бол аим шиг тасархаа гоё. Тэр хиймэл байшин шиг хараад нэрээ мэдтээс тэгээд. Тий. Тэгэл би болгочих жоох. Тэр шиг зөвхөн Монгол улс яг үндэ аялал жуулчлал базаа гэх юм бол яг нэг тийм газрыг тоочлол зүгээр аялал жуулчлалын хот болгочмоор. Тэгээ Данаанд чинь бүр тийм гэж байгаа байхгүй. Царай муута Вьетнамтай бараг таарахгүй ер нь бол яагаад вэ гэсэн чинь зохион байгуулалтаагаар ер нь хамгийн ингээд одоо ирлизтэй ер нь юм царай вьетнамчуудыгаа бүгднгийн Данаанда суурьшуулдаг гэсэн бодлогоор. Тэгээ залуучууд амар гоё юм өндөр мөхтүүд нь ч гэсэн амар юм өндөр юм цагаан магаан тий вьетнамчууд ер нь бол намхан хар хүмүүс үүдэн штэ. Тэнгүүд л тэнд тийм дандаа юм ирлизсэн тиймэрхүү хүмүүс авчиж байрлалдаг. Тийм үү? Сонирхолтой л. Яг хоошоо даунтаун руугаа оронгүйтэл
яг үндсэн Вьетнам хотойгоо бид нар уулзсан л да. Будангино малангдан гэх. Яг эргийн бүсээр нь бол ер нь тийм вьетнамчуудыг харах нь их цөөхөн. Тэр юм гэж ивэл бас гоё л. Монголд одоо тэгэл хийгээвэл газар байгаа да. Газар байлгүй л. Тэ газар юу л газраараа баяа. Хоёрын ч гэж те миний усан хүлээсний шагналан авсан 2 өдөр байлаа. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай. Дараагийн влогууд гэснээс дараагийн ер нь 2 влог ер нь бол айгуу сонирхолтой сэдвэр хэд хэдэн влог орно шүү манайхаа. Гаш бит хоёр Тианг үзэн. Тиангийнхаа влогийг хийн. Найзуудаараа хамт хичээлээ. Түнгэл явууч. Түнгэл явах гэж байгаа. 2 хоног. Түнгэл явж сайхан сэлхэлнэ. Тэр үеэр бас нэг хөөрхөнтэй board game тоглож Чинзаг тэрүүлээ. Манай Чинзаг найзын одоо энэ зуны энэ жилийн төлөвлөгөө бол ямар нэгэн board game-аар инхэг хождог болох гэсэн зорилго тавьсан байна. Сүүлд ихтэйгээс намуки хожоод гараа авсан шүү дээ алуун дээр. Чинзаг өөрөө хожоогүй л дээ. Чинзаг өөрөө боол болсон. Нэг тойрог явсан чинь Чинзаг боол болчихсон гэдэг байсан. За тэгээ намукигийн боол болсон дууслаа гараагүй болсон байдаг юм. За тэгээд юу ч тоглосон нэг хожихгүй бүр те даалуу тоглосон чинь надад хожигдоод манай боол тоглосон чинь төвшөө хожигдоод дискэс болсон чинь төвшөө тэнийг оголцсон бит хоёр хожигдоо. Эдээс бүүнээрээ нөгөө нэг найзуудаараа тэрэлж яваад шинжэнгөө бараг board game тоглосохгүй бид гэрийн бараг нэг айлаас бараг 300,000 төгрөг гарсан чинь бит хоёр тэр 300,000 төгрөгөө амралтандаа өгөөд цаага үнгүй амраад ирсэн. Үнгүй амарчаад ирсэн байт. Нэг гэрийн тэд гэж тоглоал зүгээр нэг мэдчих тансан зүгээр автай ирчээ. Зүгээр хоолныхоо мөнгө илтгэж байгаа ирсэн байсан. За миний хоёр бол бас даалганы улаан хобби шүү дээ. Би бол тэр даалгыг нь хараад үнэхээр ойлгохгүй. Гоё штэ даалгаач. Энзог харахад бол надад тийм даалгал тоглоомор сэтэл төрөхгүй байгаа байхгүй. Ерөнхийдөө дандаа тийрсэн, бохомдсон, толгоогоо шаасан, тийм ээ. Тэр ямар ч тоглоом тэр жоох хожигдоод ирэнгөт л ингээл царай. Ховс игээл явчихна миний мөнөөс тэр. Чинзаа ч гэхдээ яагаад бүр нэг юм хүн хөгжилтөө байх ёстой төрдөг хүн гэж байдаг юм шиг байна. Бүр цаанаасаа хийж байгаа ууралж байгаа нь хүртэл тийм инээдтэй тий. Чинзаа яг л тийм хүн. Хайр хүрхсэн гэв. Тэ. Тэр хэрэл гоё юмсан. Тэгээ баймаа. Төвшөө тэрийг харга амар дуртай баймаа тэрүүлээ. Наа зүгээр тэ тэгчихэж байгаа галзуу шацгээл тийрсэн. Гой хандаа гэл. Тэрс секс тоглож илээ хэдүүлээ. Тэ. Тэгээд Чинзогийн яг нийлүүлэх хийсэн лайн дээр нь би авчаал харахгүй ойж байгаа юм шиг байж байгаа маа гэж тавьдаг байхгүй. Чинзоо хохин ч шиг өөр. Тэр ихэлцэн байдаг үстэй. Тэр ихтэй дээ бүр хоёр дараалал хоцсон чи цотоогоо зүдчихээл дахиад хожигдоод байдаг гэсэн. Сүлдээ бүр цаа байлаа. Урдуур нь хаагаал тавьчих хохин гэсэн. Яа хөгжилтэй байсан. Тэр ихтэй хөгжилтэй байсан. За найзгаа бүр санчлаа. Үнс хэмс. Үнс. Заавал. Нэг Чинзаа ингээ манай влогонд орж ирэхгүй ч гэсэн Чинзаа бүр яаж хийж байгаа л яригадаад байдаг юмсэн тийм үү? Тийм шүү дээ. Одоо яалтчгүй гол дүр юм даа. Ийм л найз байна шүү дээ. Одоо сэтгэл зүрхнээс гардггүй тийм ээ. Яг уулзахаар бол бид тэр нэгэндээ дургуй юм шиг ханддаг. Ер нь бол үзэн ядаж те. Би одоо Чинзааг яг дургуй юм бит гэж үзэн ядаж байгаа юм шиг. Чинзаад ханддаг мөртлөө сэтгэл зүрхэн дотор чим нь өөрд шүү. Зайлч. Би ингээд битэрийн өнөөдрийн влог өндөрлөж байна. За тэгээ ойрхон влог орох шинжтэй байгаа учраас манайхаа ойроогараа Subscribe тарж влогоо үзэх мартаоцай. Ер нь бол влог үзэгчдийн маань дийлэнх хувь нь маш гоё үзэж байгаа боловч комент бичиж байгаа боловч ерөнхийдөө лайк дарахгүй, саб дарахгүйгээр үздэг юм байна лээ. Тэгээд хэдүүлээ бас тийм ээ. Контент чит гэдэг энэ YouTube channel маань
100k болцсон байштэйгээд гой влог орохыг бас би ТС яд хүлээж л байгаа. Тэгээ энэ бол ийм нотлох баримттай YouTube маань цаанаасаа гаргаж өгдөг нэг юм статистик мэдээллээр доор ярил байна. Ийм статистик байна. Bye. Baby.